За hi guys энэ байна. Тэгэхээр яг одоо маш цоо шин нэг амтлын явдал эхэлж байна. Энэ бол мэдээж гадагшаа хэдүүлээ аялангаа стрим хийх тиймэрхүү одоо контент маань эхэлж байна. Тэгээ энэ бас ерөнхийдөө влог болж орно. Тэгээд маш олон цуврал влог болж орох бах гэж найж байна. Тэгээд ерөнхийдөө энэ бол дөнгөж эхлэл. Тэгээд яг одоо би Монголын яг шинэ хэсэг буудал дээр байна. Одоо өшигтэй өндийн хэсэг буудал дээр хажууд нэг хүн байна. What the fuck? За тэгээд одоо яг нэслэг рүүгээ ерөнхийдөө ороход хүлээж байна. Энэ тавтаад сууж байна. За тэгээд бит хоёр одоо хоёулаа ерөнхийдөө хоёулаа юм явж байгаа. За тэгээд нэг зүйл байгаа юм. Одоо нэг зүйл байгаа. Тэр нь болохоор дараагийн яг дамжин нислэгтээ одоо бит хоёр энэ чэнэс яг бэж орно. Тэгээд бэжингээс дараагийн дамжин нислэг дээр болохоор амжихгүй байх магадaltaй. Тэгэхээр ерөнхийдөө влог дээр бас юу болох нь гэдгийг хэдүүл харцгаая. Окей. За тэгээд цоо шин адлаг хэлж байна guys. Цоо шин адлаг хэлж байна. Гап хоёр одоо онгоцсондоо суусан байна. Тэгээд одоо хэсэгчээ. За hi guys. Бид нар Бээжинд ирсэн байна. Тэгээд Бээжингийн яг одоо яг Capital Airport дээр ирсэн байна. Тэгээд Capital Airport дээр одоо энэ чэнэс ачаага авчаад ачаага авчингуудаа шууд ерөнхийдөө Daashin Airport руу яваад Daashin-гасаа шууд Ханой орно. Тэгээд энэ нислэг болохоор хамгийн одоо эрсдэлтэй одоо амжихгүй байх магадлал өндөр тиймэрхүү нислэг байгаа. Тэгэнгүүт одоо газ ачаага аваад таксидаа л ерөнхийдөө явахаас өөр аргагүй болчиход байгаа. Тэгээд ямар ч хэлсэн Бээжин дээр ирсэн байна найзууд. За тэгээд одоо яг энэ чад 8 өнгөрч байна. Окей. За тэгээд амжаасаа гэж найзцгаая юу. За тэгээд энэ савтаж байна. Тэгээд амар сонирхолтой үнтэй болцоо. Той тэгээд яарч явж байгаад ингээ аппарент шоуны амар бол тахтай ингээ таарсан. Тэгээд амар бол тах маань байна. Тэгээд бид хоёрт ерөнхийдөө туслаад одоо такси ерөнхийдөө барьж өгөх хүртэл амар бол тахтай хамт яваа. Тэгээд цаашаа шууд явах гэж байгаа. Тэгээд амар бол тахтай баярлаа. За одоо бид хоёр Бээжингийн таксинд сууж явж байна. Сая тэгээд амар бол тахаар одоо таксинд суулгуулаа. Тэгээд одоо Daashin буюу дараагийн нисэх онгоцны буудлын руу явж байна. Тэгээд сая бас жоох энэ савтаас дээр асуудал гарсан юм. Энэ бүр 10-20 минут ингээд алдсан. Тэгээд одоо ингээд ерөнхийдөө 8 бараг 40 болж байна. Тэгээд одоо яг дараагийн нислэгт амжихгүй бас эргэлзээтэй. Тэгээд ямар ч байсан амжаасаа гэж найдаж явж байна. Бас сонирхолтой явж байна. Тэгээд би бол бас бичлэгээ аль болох ерөнхийдөө боломжоор бичээ явж байгаа. За тэгээд дараа нь юу болохыг хэдүүлээ удахгүй харцгаая да. Тэгээд Бээжинд явж байна. За guys үсмэс бүр жий. Одоо тэгээд ямар ч байсан бит хоёр бараг л амжлаа. Тэгээд ямар ч байсан одоо яг Daashin дээр ирсэн энэ плэт юмнуудаа авцаа. Одоо яг онгоцлогоо очиж байна. Ямар ч байсан бид нар амжиж чадлаа guys. 3 цаг 30 минутын зайтай ер нь бол амждгийн байна. Гэхдээ бас маш одоо яаруу сандруу ер нь хоёр нислэг ингээ дамжих нислэг сахалж байгаа бол нэлээд тийм цагаа өргөн ерөнхийдөө одоо урт захиалж юмар юм байна. За тэгэхээр ямар ч амжиж чадлаа. Daashin International Airport дээр явж байна. За Вьетнамд ирлээ. Тэгээд гоё байна.
Гэтэ нилээ ядарч байна одоо. Ер нь ядарч байна. За hi guys. Өглөө болсон байна. Байрныхаа өглөө гарч ирсэн. Өнөөдөр бол 12 сарын 7-ны өдөр байна. Тэгээд өчигдөр маш гоё тэгэж одоо адал явдалтай явж одоо дараагийн нислэгтээ амжиж Вьетнам дэвлээ guys. Вьетнамд ирсэн эхний өдөр let's go. Гоё байна тэгээд. Яг гоо гадаа бол жоохон энэ бүрхэгдүү байна ерөнхийдөө. Ерөнхий ойрын хідэн хоног бол угаасаа иймэрхүү бүрхэгдүү байх юм байлээ. Тэгээд яг гоо ер нь бол гэхдээ бүрхэгчсэн гоё юм. Бид хоёр нэг иймэрхүү байрны газар. Энэ бол биш. Яг манай байр бол ерөнхийдөө ийм за энэ бол манай байрны дээвэр нь. Тэгээд юу н Вьетнамд өглөө улирлалтай болохоор дандаа иймэрхүү ер нь бүрхэг байгаад байт юм байлээ. За одоо ерөнхийдөө байраасаа гараад явж гин. Тэгээд бас нэг газар үзэх гээд бас нэг моол орж жоох идэж уух юм авч маах гээд. Тэгээ үндсэндээ бол ерөнхий эндээ яг саяны одоо манай байр бол юм аахгүй юу? Энэ байр. Тэгээд энд бол нэг 10-аад хонох юм. Тэгэхээр энэ ч нэ бас жоохон байрлах юм хом олоод тэгээд эсвэл жоохон байрлах болохоор юмнуудаа бэлтгэх гээд бас жаалж юм идэх байна. За нэг юм ингээд Circle K оллоо. Circle K гэдэг юм байна. Тэгээд юм юм оллоо. Энэ бол нэг 5,000 төгрөг болж байна Монгол мөнгөөр. Ерөнхийдөө юмнууд ихтэй нэлээд хямдхан юм байна. Тэгээ одоо автобус нь сууж үзэх чинь тэгээд энэ ч ерөнхийдөө ийм автобусны буудал байна. За нэг иймэрхүү газар ирлээ. Энэ одоо Grand World гэдэг газар юм байна. Тэгээд ийм Disney юм маягтай юм шиг тийм. Зөвхөн нэг хүүхдийн тоглоомын талбай юм шиг нэг иймэрхүү газар энэ нь бол гоё харагддаг юм байна. Тэгээ яг энэ өдөр ерөнхийдөө гэгээтэй түрээд ирлээ. Тэрнээс бол бас яг оройхон ирвэл бас илүү гоё юм шиг байна. Энэ болохоор ерөнхийдөө Вьетнамын яг үндэсний хувцас юм байна. Тэгээд одоо та харах бол миний ард харагч энэ үндэсний хувцастай тийм дэжүүд байна. Мама Элмэл гэдэг шиг л одоо нэг юм моолд орж ирсэн байна. Энд ч нэг жоох юм үзэж харах юм уу ерөнхийдөө шопинг маяг. Гэтэ ерөнхийдөө сонирхох маягаар байна. За нөгөө нэг моолоос гарч ирэн. Моолоос нөгөө ер нь хоёр бас энэ нэг 10-аад хоног болохоор идэх уух юм ерөнхийдөө бас хүнсний юм зүгээр цуглуулсан. Тэгээд хүнсний юмны иймэрхүү их болсон байна. Тэгээд энэ одоо баг Монгол мөнгөөр нэг 200,000 төгрөг болох шиг боллоо. Тэгээ ерөнхийдөө энэ моолоос ерөнхийдөө энэчнээс гарч ирээд одоо ерөнхийдөө буцаад байрлаж байгаа байр руугаа одоо явах гээд байж байна. Тэгээд иймэрхүү явж байна да guys.
thì đi dân. За нэг иймэрхүү ерөнхийдөө юмнууд авлаа сая юунаас модоос энэ ундаг соосж тэгээд нэг иймэрхүү ашигтай бактериуд. Тэгээд нэг ерөнхий жимс ногоонууд нэлээд тулгой шууд энэ нэг алюмин одоо юу ч юм. Энэ нэг юм зүүж юм. Тэгээд энэ дараагийн жимс гэдэг лөө. Энэ банан. Энэ хүн ногооны ерөнхийдөө юмнууд нэлээд авлаа. Эдгээр бол ерөнхийдөө яг хөрөгчөнд нь байдаг үнэтэй ерөнхийдөө юмнууд байгаа. Нэг юм кар авсан. Тэгээд доороос нэг юм хоол хийж идэх гээд бас нэг юм сам хорхоо тэгээд энд бол баканы мах ерөнхийдөө байгаа. Яг 10 хоног болохоор энэ чинь ерөнхийдөө хоол хийж идэх. Тэгээ энэ чинь аль нэг юм одоо тосмоглоо тийм ахуйн хэлтэй нэг бас нэг авсаа энэ хүмүүд авсан байна. За hi guys. Энэ бол 2 дахь өдөр болж байна. Тэгээд өнөөдөр бол сайн унтаж амарсан. Тэгээд одоо ерөнхийдөө бас буцаад гарах гад байж энэ хоёр. За гарч тэгээ мөнгө зөнгөө солиулнаа. Тэгээд ерөнхийдөө гарч байна. Гараад хэдүүл мөнгө солиулаад өнөөдөр юу болохыг гэдэг л бас хамтаарч өнөөдөр. Гэхдээ би яг бүтэн өдрийн активити одоо хийж байгаа юмудаа бас харуулж чадахгүй байгаа. Гэхдээ аль болох ерөнхийдөө бэлгэнүүдээ хийгээд явнаа. Тэгээд энэ бол 2 дахь өдөр. За нэг иймэрхүү газар ирлээ. Тэгээд одоо нэг мөнгө төгрөгөө солиулах гад ерөнхийдөө байж байна. Одоо ер нь Вьетнамын төв бол нэг иймэрхүү сараг юм аа. Ер нь төв хэсэг рүү гараад ирж байгаа. Хоёрын барьж байгаа зүйл төв мөв хэсэг биш. За ингээд домино пицца л орчихсон маань guys. Тэгээд одоо нэг жоох юм идчихэд тэгээд энэ хаваараа явж юм үзэж харна. За hi guys. Тэгээд одоо хоёр юм идчихэд ер нь явж гин. Тэгээд одоо зөв яг энэ хит болж байгаа юм. 5 маа бод 5 6 болж байгаа юм. Тэгээ ерөнхийдөө одоо айгу бас эрт ханахгүй болдгийм шиг байна. Тэгээд одоо бас юм үзэж хараад байна гэдэг явж байна да. Тэгээд явж байна guys. Энэ хавьд нь бол одоо янз бүрийн гоё орой морой зүгээр шөнийн гудам гот байна. Тэгээ ийшээ жоох явж үзсэн. Mở tài khoản mới lên miễn phí nhận combo quà tặng rồi lát nữa đưa các cháu vào chơi trò chơi kính thực tế ảo. Ok ạ. 여기 없지면 가만히 지금 비치나. 어딘데? Энэ хавьлуу юу яадгүй юм байна л да. Машин чинь ерөнхийдөө ингээд хэдэн цагаас хойш ингээд оруулахгүй хаачдаг юм байна. Тэгээ ерөнхийдөө дан явгон зорчиж морчих болдгийм байна.
Одоо цаг идэх юм. За одоо бол ер нь энэ 5:41 миг болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ингээ харанхуй болчихж байгаа. Ер нь нэрт харанхуй бол юм байна. Яга угаасаа өвөл мөн болохоор одоо ерөнхийдөө бол энтхийн өвөл нь ерөнхийдөө болчихж байгаа л доо. Тэгээд одоо зарим хүмүүсийг харах юм бол ер нь баг күүртх мөртөхтэй шахах байна. Зарим нь болохоор тэгэл нимхэн гэсэн мөртлөө тэгээд дээврээ күүртхтэй бүртлөө доогоороо хөл нөцгөө ингээд зүгээр тавч өмсөн аа тий аимс байна. Тэгээ ишин жоохон. Энэ хавьд бол жоохон шинэ жилийн уур амьсгал орсон. Нэмэхгүй дэлгүүр байна. Дэлгүүрч. Нэг кофе шоп, кафе юм байна. Кафе юм байна. Тэгээд энэ чинь ингээд том нууртай. юм байна. За нэг юм альчуур юм гэдэг зүгээр авсан. Энэ одоо Монгол хэлтэй 5-6 мянга байсан. явж байна. Зэ энэ хүртэл влог үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд 2 сар энэ хэд аяллаа влогийн маань ихний ангид дууслаа. Тэгээд дараагийн бас олон ангиуд нь ер нь өдөр болгон эсвэл нэг өдөр өнжөд орох бах. За тэгээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Яг одоо бичлэгэн дээр лайк болон subscribe дараарай guys. Bye.